өндөр сууг үзүүлж байна. Дэлхийн суутнууд нэвтрүүлгээрээ физикч, бэлгүүн, урлаг судлаач Амина миний бие та бүхэндээ философч Аристотелийн амьдрал уран бүтээлийг хүргэх гэж байна. Та манай нэвтрүүлгийг NTV телевиз болон Од мөндөр 83.3 107 хост долгионоор хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны аяллыг уурлая ураатай A-Star Mongolia компани мөн алтан гишүүд маань оролцож байна. Өдрийн мэнд бэлгүүнэ. Өдрийн мэнд сайн уу? За хоёулаа ингэж нэг нэвтрүүлэг дээр уулздаг юм байжээ. Нилээн удаан ярьлаа шүү. Харин тэгээд сэдв ч гэсэн их гоё таарлаа гэж бодож байна. Аристотель гэхээр одоо миний хувьд бол Аристотель яг чи өвтөр шилгэх юм уу те. Нэг нь урлагийн, нэг нь шинжилгээний хүн гэдэг шиг. Аристотель өөрөө философч хийж явсан, бас философи дотроо урлагийн тухай янз янзын асуултууд асууж ирсэн те. Одоо нэг урлаг гэж яг юу юм гэх мэт. Нөгөө талаас бас манай салбарын зарим хүмүүс Аристотелийг анхны одоо шинжлэх ухааны хүн байсан, анхны scientist байсан гэж үздэг байхгүй. Тэгэхээр сэдв ч гэсэн их гоё таарсан гэж бодож шээ. Оо гайхалтай яг үнэ. Манай нөгөө уран зураачид ч одоо зургийг жишээ нь яг байгаагаар нь зураад идэв штэ. Реалист зураг гэж бид нар ярьдаг штэ. Альмиг яг альмаар нь те нэг талаас нь харж байгаа бол яг тэр талаас нь хар гэл харж байгаа л зур гэдэг штэ. Тэгэд тэр маань болохоор Аристотельтэй холбоотой. Ер нь бол Аристотель олон юмд одоо гавья байгуулсан ч юм уу эсвэл буруутай ч юм уу тийм хүн байгаа хэл та. Тэг гавья байгуулсан юм ч байгаа бах, буруутсан ч юм байгаа бах. Тэг энэ үеийн философч нараас ингээд нөгөө харахаар жишээ нь манай Аристотель байна. Тэгээд Плато, Сократ гурыг харахаар гавьяата тэгээд дээрэс нь буруу ч юм хэлсэн байдаг. Тэгээд дээрэс нь хэлмэгдсэн ч байдаг тий. Яг амьдралын түүхийг харахаар. Одоо нөгөө Сократыг харах юм бол нөгөө хиний зураг байдаг штэ. 1789 өнөө 79 оны үед гэсэн Луи Давид гэдэг нөхөр байдаг штэ. Тийм, Жак Луи Давид гэдэг тэрний нөгөө Death of Socrates гэж Сократийн сүүлийн юуны мөчийн тухай зурсан. Яг нөгөө дээшээ заацсан байдаг штэ тэр зурагн дээрээ. Тэгэнгүүтээ нөгөө хор ууж өгөх гэж байгаа. Тэгснэ манай Сократ чинь тухайн үед нөгөө Александрын эсрэг энэ хэд чинь баахан улс төрийн үзэл бодол явуулаад тэгээд Аристотель уул нь бол өөрөө Александрын багш байсан шүү дээ нэг хэсэг тий. Гэхдээ дараа нь Александр өөрөө багшигаа баг одоо болно гэсэн юм шиг байна. Тэгээд тухайн үеийн философийн бодлогын эсэргүүцсэн баг манай гур. Мөн улс төрийн бодлогын эсэргүүцэж эхэлсэн баг. Тэгээ энэ үеийн грек чинь нөгөө яг ардчлалын систем нь илүү классик байсан шүү дээ. Тэгээ хин ч өөрийнх нь дууг чөлөөтэй илэрхийлж болдог гэх юм уу. Тиймэрхүү байсан. Тэгээ Александрын эсрэг баг бослог маягийн одоо үзэл сурталын дайнд л болж байгаа юм л та. Тэгээ Сократыг хор уулгаж алуулаад Аристотелийг болохоор хотоосоо хөөцсөн тий. Тэгээд Аристотель ч уул нь бол айгүй нөгөө юм Схетэн гэх юм уу тий. Схетэн гэр бүлээс гаралтай. Ямар ч байсан нөгөө Диоген энтертэй харьцуулахад хамаг хөрөнгө энтрээ иш тийш шидчихээгүй. Одоо нөгөө Royal Family гэдэг чинь нэмчийн гэр бүлээс гаралтай хүн байсан. Тэгэхдээ хамаг одоо эд хөрөнгийг хурааж аваад тэгээ зүгээр нэг юм энгийн байшинд амьдардаг. Нөгөө байшинд өөрөө хүн өвчин тусаад өнгөрсөн. Сократыг болохоор хор уулгаад алуулчихаа. Хөнөөчж байгаа тий. Тэгэхээр тэр зурган дээр яг надад юм гоё харагддаг юм нэг Сократ дээшээ заацсан. Тэгснэ хор уухад бэлэн байгаа шүү дээ манаагаар. Гэхдээ тэрэндээ ерөөсөө нөгөө нэг харамсаж байгаа юм байхгүй. Дээрэс нь надад бүр хамгийн гоё санагддаг нь ингээд нөгөө орныхын доор нь өөрийг нь гавлж исэн гинжийн таслаад хайцсан байдаг тийм нөгөө гинжигүү дөнгө гэдэг ш дөнгөхгүй болцсон байдаг. Тэгээд их гоё санагс. Тэг яг хөө би анх тэгж Аристотельтой танилцчихсан. Яг Аристотелийг биш Сократыг сонирхож явж байгаад Аристотельтой найзууд болоод тэгээ Аристотелийн яг хувийн амьдралын түүх гэхээс илүү философи санаанууд нь айгу лаг санагдсан гэх юм уу. Ялангуяа одоо физикийн шинжлэх ухаанд бид нар ямар нэгэн зүйлийг эхлээд тайлбарлая тий. Одоо ингээд ажиглалт хийлээ шүү дээ хоёулаа. За би ингээд ууж байгаа аяга тавих юм бол доошоо унчтiin юм байна тий. Би дээшээ үсрэх юм бол доошоо ундаа юм байна. Тэнгэрээс ямар нэгэн бит газар руу унж ирдэг юм байна. Гэх мэт юм ажиглалтуудыг хийсэн байгаа байхгүй Аристотель хамгийн анх одоо юм практик ажиглалтуудыг хийгээд мань нөхөр юу гэж тэнцэнээс дүнэлт гаргаж ийн гэхээр ерөөсөө ямар нэгэн объектууд хүн болон амьтадтай адилхан өөрсдийн гэсэн функцтэй буюу өөрсдийн гэсэн юм юутай байд юм байна. Төрлөх совинтой тий төрлөх зорилготой байд юм байна. Хүн амьтан бол амьд үлдэн үр удмаа үлдээн гэдэг зорилготой байд юм байна. Хүн болохоор хүн амьтын юм чинь энэ хоёр зорилго бас байд юм байна. Түүнтэй адилхан чулуу ямар зорилготой ямар төрөлх инстинкттэй юм. Чулуу бол дэлхий дээр л байх үндсэн инстинкттэй гэж тайлбарласан байгаа байхгүй. Тэгэнгүүт зүгээр байгаа юмыг одоо
чирээд яваад иж болно шүү дээ. Морин тэргэр ч юм уу тий. Одоо ачаа зөөж ийн гэж бодъё л. Тэнгүүт наа чи яагаад хөдлөөд байгаа ингэж асуунгууд Аристотель тийч бид нар нөгөө зүйлийнхаа үндсэн зорилгоос нь хазаасан чиглэлийн оноогод өчөж байгаа учраас энэ зүйл дуртай дургу ингээ хөдлөө яваад байна тий. Гэтэ ингээд тэрэнд нь би нөлөөлөхөө болчихл юм бол наа чи хөдлөхөө болчихж байна. Энэ хөдлөж байгаа зүйл нь өөрөө хүч юм байна гэдэг анхны ойлголтуудыг ярьж эхэлсэн. Гэтэл эн чинь нийтийн тоотлолын өмнөх 300 оны дунд үед амьдарч ирсэн хүн шүү дээ. Эн чинь өөрөө яг физикийн шинжилгээнд бол Исаак Ньютон төрхөөс бараг 2000 жилийн өмнө мань хүн тэнцээ философийн үед анх хүч гэдэг ойлголт байх юм байна. Юм чин дээрээс унахтаа өөрийн гэсэн ийм одоо хүч гэдэг ийм физик хэмжигдэхүүнээс болж тухайн процесс явагдаж байгаа юм байна гэдгийг анх ярьсан баг. Тэр нь надад бүр амар кул санагдаад энэ ямар амар хүн бэ гэж бодчихсон. Би харин яг бодсон яг манай физикч бэлгүүнд маань бол Аристотель үнэхээр таалагдж байгаа ахаа гэд. За тэгээд сонсогч маань хэрвээ сая яаж Сократаас Аристотель рүү гүгээд орчвоо гэж санахгүй байгаа бол бид нар нөгөө төрийн 3 өндөрлөг гэдэг шиг ярьдаг штеп. Сократын шав Платон, Платоны шав Аристотель гэд тэ. Тэгэхээр энэ 3 маань бол юм нэгэн ойролцоо цаг үед амьдарч исэн биенийхээ одоо шав багшинд байсан мөртлөө яг гуруула ер нь өрний урлагийн түүхийн философиг ярихаар хэдүүлэн гэхдээ нэг ер нь Платон, Аристотель хоёрт л ишил зүйлт зүгээл дараагийн философчд нь яриад явцсан юм да гэдэг. Тий, ерөөсөө нөгөө ингээд шинжилгээний ажил ч юм уу хийхээр иш татна гэдэг зүйл айгүй чухал тий. Одоо би хэний ажлаас санаа авч ирсэн бэ? Эсвэл би өөрийнхөө тухайн эрдэм шинжилгээний өгүүлбэрийг бичиж хахад хэний ажил надад ямар нэгэн нөлөө үзүүлсэн бэ? Заавал тэр хүнийг иш татаж дурдчих хэвээр. Ингээд нөгөө 2000 жилийн өмнөх грекийн философиг харангуут нөхдүүд иш татгаараа яг энэ гурав руу л очдог тий. Сократ руу очино, Платон руу очино, эсвэл Аристотель руу очино. Энэ гурав ерөнхийдөө тухайн философийн тухайн ялангуяа байгалийн философийн санаануудыг айгуу сайн цэгцлээд өгсөн байгаа байхгүй. Тийм чи ерөөсөө маргана гэдэг жишээ нь иймэрхүү юм байна. Байгалийн философи дээр тэнгэр ажиглах юм бол нэг иймэрхүү юм байна гэдэг. Бүгдийг айгуу сайн ялгаад өгсөн. Тэр нь бас айгуу лаг санагдаад байгаа. Энэ нь өөрөө бас яг тухайн үед орчин үеийн байгалийн шинжилгээ ухааны суурь айгуу сайн тавигдж эхэлж исэн байгаа байхгүй. Яг хуу туршилт гэдэг зүйл нь тухайн үе зүгээр ажиглалт байсан байна. Туршилтыг бол ингэж дахин давтах шаардлагагүй гэж үздэг байсан байна. Тэгээ Платон бол ялангуяа бүр туршилтыг бол дахин давтах шаардлагагүй. Аристотель болохоор тухайн зүйлийг би ажиглаж байгаа гэдэг нь өөрөө практик шин чанартай байна. Тэгэхээр би энийг дахин давтаж болно. За дахин давтагдана гэдэг нь миний санааг тэнцээ тодорхой хэмжээнд практикийн хувьд баталж ийн гэж үзсэн байгаа байхгүй. Тэр нь өөрөө бараг л орчин үеийн шинжилгээ ухааны тодорхой одоо ойлголтын буюу философийн суурийг манай гурав тэнцээ тавьд өгсөн байгаа. Тэр нь айгу мундаг гэх юм уу? Айгу мундаг санагч байгаа. Дээрээс нь яг хөө Аристотель энэ суурьуудыг тавьж өгсөн ч гэсэн дараа нь физикч нар нөгөө Ньютон төрсний дараа Аристотелийн санааг яг математикчулж үзэж байгаа. Тэгээд тэндээс юу гарсан гэхээр Аристотелийн санааг математиктаа болгоод яг жинхэнэ шинжилгээ ухааны онол бол чадах уу гэд үзсэн чинь ихэнх санаанууд нь чинь нурж унаад ерөөсөө юм математикаар одоо илэрхийлэх боломжгүй зүгээр л одоо Амина бэлгүүн хоёр жишээ нэг оройд хар гаргийн хөлөг дэлхий дээр ирүүл яах бол гэж төсөөлж ярьж болно шүү дээ тий. Тиймэрхүү маягийн санаанууд болж хувирсан тий. Тэргээрээ бас тодорхой хэмжээнд зарим шинжилгээ ухааны философч нар Аристотель бас алдсан гэж үздэг. Зарим нь болохоор хичнээн алдсан ч гэсэн энэ ч өөрөө одоо зөв суурийг тавьж өгсөн учраас өнөөдөр энэ санааг байгаагүй бол тэг шинжилгээ өнөөдөр тодорхой хэмжээнд ийм хэмжээнд хүрэхгүй байсан шүү дээ гэсэн аргументуудыг бас гаргадаг байна. Ер нь дундад зууны ихэнх үед те одоо яг антик буюу грек ромын сүүл үе дундад зууны ихэнх үеийг бодоод үзэнгүүт Аристотелийг яг мэдэх хүмүүс нь ховор яг өөрсдийнх нь зөвхөн нөгөө сургуулийнх нь хүмүүс нь л мэддэг. Тэгэнгүүтээ яг нөгөө Фома Аквинский гэдэг Аквины Фома гэдэг католик шашинтай их католик шашны зүтгэлтэн те философч Фома Аквинскийгаас ахуулаад Аристотелийг бол ер нь хамгийн зөв баг гигантэн гэж үзэж ирсэн байгаа байхгүй тий. Тэгэнгүүтээ Фома Аквинскигийн ачаар 13 дугаар зууны үед бол жишээ нь Аристотелийн талаар ярихдаа тий нэг юм үг ашигладаг байсан юм байна. Ipse dixit гинэ. Тэр ipse dixit гэж байгаа нь болохоор тэр өөрөө хэлсэн юм гэдэг утгатай латин үг юм байна л. Тэгэхээр ямар нэгэн маргаан болол ямар нэгэн хүн Аристотелийн тэр одоо гаргасан
үзэл бодол онлыг нэ яг өөрийнхөө католик шашны үзэл бодолтой давхцуулаад тайлбарлчих юм бол тэр хүн ipse dixit буюу Аристотель өөрөө хэлснийг дахин батллаа гэд баавартайгаар тухайн маргааныг орхиж явж болох нэ гэж бас үздэг байсан юм билээ. Хоёулаа тэгвэл магадгүй Аристотелийн яг амьдралын ихэнх хэсэг рүү орвол бас тэг намтран сонирхолтой байх юм болов уу? Яг хуу одоо ингээд Аристотелийн намтрыг харахаар бас их сонирхолтой кейсүүд үүсчихэж байгаа юм л. Ягаад тэгэхээр мань нөхөр чинь ерөөсөө бичгийн дурсгал үлдээгээгүй те. Нэгсэндээ өнөөдөр ингээд Аристотелийн номнууд байгаа шүү дээ. Нөгөө алдартай урлаг гэж юу юм гэж суучдаг, найз гэж юу юм, сайн хүн гэж юу юм ингээд баахан асуултуудыг асуудаг. Номнуудыг хэн бичсэн гэхээр Аристотелийн шавнар бичсэн байгаа байхгүй. Гэхдээ Аристотелийн зааж исэн санаа учраас гээд одоо Аристотель заасан үнэн учраас гээд шавнар нь бичсэн. Гэтэл энд зарим түүх судлаач нар, ялангуяа Аристотелийн намтрал судлаач нар юу гэж харж байна гэхээр одоо Аминагийн ярьсан зүйлийг бэлгүүн өөрийнхөө ойлгоно шүү дээ, тодорхой хэмжээнд тий. Тэр нэгсэндээ анхны оригинал санаа жоохон хэмжээнд говь байна. Тэрийг дараа нь би бичгийн хуваар бичиг болгож буулгахтаа бүр оригинал санаагаа тодорхой хэмжээнд ингээ хөдлөгчдөг гинэ. Тэгэхээр нөгөө орчуулга хийж байгаатай адилхан. Бид нар ямар нэгэн номыг орчуулахад тэнцээ хил зүүн ялгаанаас болоод өөр жоохон өөрчлөлтүүд гардаг. Дээрэс нь орчуулагчийн ертөнцийг харах үзлээс шалтгаалаад ийм жоохон өөрчлөлтүүд гарчдаг шүү дээ. Тэгэхээр шавнар тэрийг юу гэж ойлгосноо шалтгаалаад тэнцээ бичгийн юм нь өөр буудсан гэд. Тэгэнгүүт Аристотелийн бүтээлүүдийг яг Аристотель бичсэн үү гэдэг ийм энгийн маргаанууд бас явд юм бэл. Өөрийнх нь хувьд манай хүн чи өөрөө эмчийн гэр бүл төрсэн. Алдарт нөгөө Македон төрсэн шүү дээ, тий. Англиар Macedon гэдэг. Тэгвэл Македонд агуу одоо сурвалжит гаралтай эмчийн гэр бүл төрөөд энэ нь өөрийг нь одоо багасаа тодорхой юм сэхэтнүүд болон сэтгэгч нарын дунд өсөх боломжийг олгосон байна. Мөн эмчийн гэр бүл төрчхөөр яаж байгаа вэ гэхээр эмч гэдэг хүн чинь тухайн үед нөө агуу өндөр хүндлэгддэг. Тэг өнөөдөр ч гэсэн маш өндөр хүндлэгдэж байгаа шүү дээ. Эмч гэдэг хүн чинь хүний амь аварж байгаа. Дээрээс нь 2000 жилийн өмнө бол эмч нар маш том одоо сурвалжит айлуудад очиж эмчилгээ хийдэг, тэг үзлэг хийдэг учраас Аристотель тэрийг дагаж явдаг. Тэгээд багасаа ямар нэгэн одоо материалын юуг өссөн байгаа байхгүй юу? Одоо дутуугийн юм зүйл байхгүй тий. Одоо жишээ нь ямар нэгэн ном авъя гэх юм бол ямар нэгэн мөнгөгүй байна гэдэг асуудал үүссэн байгаа байхгүй. Тэгэхээр дуртай номоо авч болдог, дуртай номын санд орж болдог, дуртай сэхэтнийхээ сэтгэгчийн лекцэнд очиж суучж болдог. Тийм боломжийн гэр бүлд өссөн нь өөрөө Аристотелийг ийм багасаа одоо хүчтэй сэтгэгч болох суурийг тавьж өгсөн гэж үздэг хүмүүс байна. Нөгөө талаас Аристотелийн шавнарын Аристотелийг бичсэн одоо дурсамж бичвүүд байгаа шүү дээ, тий. Дурсамж бичигч гэдэг одоо дүрслэлүүд байна. Тэрийг нь харахаар мань нөхрийг бол ерөөсөө л төрөлхийн гоц ухаант нь тий. Маш ингэж юмыг асуудаг, гайхширдаг тийм хүн байсан гэж тодорхойлсон. Тэгэхээр алинд нь итгэх нь бол бас яг судлаач нарын өөрсдийнх нь нөгөө хувийн итгэл үнэмсээс шалтгаалцдаг. Миний хувьд бол тодорхой хэмжээнд чинь тухайн үеийн Македон шүү дээ. Үнэхээр том хот байгаа. Тинчээ сурвалжит гэр бүл төрчихөж байгаа. Тэгээд ямар нэгэн нөгөө дутуугийн асуудал байхгүй өсчгөр угаасаа одоо хамгийн том боловсролыг авах боломжтой орчинд нь өсчгөр мань нөхөрт бол цаанаасаа нөхцөл байдлаа гоё таарцсан л гэж боддог. Чи юу гэж бодсон? Та хоёрын яг нөгөө түрүүгийн нэвтрүүлэг дээр гарч ирсэн шүү дээ. Платон, Диоген хоёрын тухай ярьж байхдаа болохоор философч гэдэг чинь ер нь бол нөгөө амарж байгаа хүний л хийх ажил шүү дээ гэдэг тий. Тэр үнэхээр зөв санаа л да. Ягаад грек философи үүссэн гэхээр грекийн бас нэг одоо ардын ухаан гэх юм уу? Ардын ухаанд нь бол жишээ нь одоо бол бид нар ингээд цалин хөндлөөний талаар бид нар ингээд гэгийн цагаан хөдөлмөрөө өмлүүлж цалин авч ийн гэж ярьдаг тий. Гэтэл эртний грект болохоор цалин авч байгаа хүн гэдэг бол ичгэвтер юм буюу боолохгүй юу. Тэгээ цалин авахгүй байна буюу цалингийн төлөө, хоолны төлөө хөдөлмөрлөх хэрэггүй байна гэдэг маань өөрөө эргүүлээд амьдралын утга учирын талаар тунгаах тийм боломжтой болж байгаа гэдэг. Тэгээд үнэхээр Александр Македонский юучлаараа яг нөө Аристотелийн маань гэр бүлийн тус болсон байх нөгөө аав нь 3 дугаар Аминт гээд Македоны хааны өөрийнх нь эмч байсан юм билээ шүү дээ. Хааны үздэг тий. Тэгэхээр эн чин яг түрүүний хэлсэнчлэн өөрөө ч гэсэн эмчийн мэдлэгтэйч байсан гэдэг нь ерөн зохиолыг нь уншихаар харагддаг тий. Тийм гэхдээ ер нь бол эмч болж ингээд үлдэхийг хүсээгүй байжгаад
би түрүүн нөгөө бодож үзсэн манай эрдэнэ 367 онд Афинд очиж нөгөө Платоны акцент шавьаар орсон гэдэг жаа штэ. Хитэн настай байсан гэдгсэн чинь ерөнхийдөө 17 настай л байсан юм шүү дээ. Тий. Тийм. Одоо эн чинь жоохон хүүхэд татсан байхгүй тийшээ ерөөсөө айгүй жоохон хүүхэд татсан. За тэгэхээр тэр хэсэг рүү орохын өмнө хоёлаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчаа. Тэгээд үргэлжлүүлээ тий. За тэгэхээр бидний хамтран ажиллагч маань таны аяллыг бид урлая ураатай A-Star Mongolia компани маань байна. За A-Star Mongolia маань болохоор од мөндрийн багаар хөтлүүлсэн Туркийн спешиал аялал зарласан байгаа. Юугөө одоо 4 сарын 5-нд тэ гарах гээд байна. За тэгэхээр энэ ямар аялал вэ гэхээр ерөөсөө л ямар нэгэн зүгээр нэг амраал зүгээр нэг дэлгүүр хэсэд ч юм уу те тухайн газартайгаа танилцахгүй явчихдаг биш. Эсэргээрээ яг танин мэдхүн шинжлэх ухааны эртний соёл төр хөгжил түүхтэй танилцах тийм аялал юм байгаа. 6 шөнө 7 өдөр. Тэгэнгүүтээ ямар хотуудаар явах вэ гэхээр Анталия хот бол ер нь далайн эргийн сувд гэдэг эртний Ромын үед байгуулагдсан гоо үзэсгэлэнгээрээ тун алтартай саяхан бид нар очичод ирсэн үнэхээр үзэсгэлэнтэй хот байлээ. Дараагийнх нь хот нь болохоор Кекова гэдэг чинь. Энэ Кекова болохоор далай доор байдаг эртний Ликийн үеийн хот. Тэгээд нөгөө газар хөдлөлтийн улмаас далайд живэд одоо болохоор амар гоё тэр дээр нь бүрхсэн ус нь болохоор бүр үнэхээр тунгалаг юм байна л да. Тэнгүүд тунгалаг усны ёроолд нэг тийм хотын балгас үзнэ гэхээр амар сонирхолтой. За дараагийнх нь газар нь болохоор Далиан Ястмэлхийн арал гэдэг жаа Туркийн хамгийн онгон байгальтай газар. За эндээс нөгөө алтартай Карета гэдэг авраг яст мэлхийднүүдийг харах боломжтой юм байна. Тэгээд Демре, Мира, Фетхия гэдэг Грек Ромын үеийн түүхтэй хотуудад маань ялангуяа би бүр энийг онцлмоор санагдаад байгаа. Од мөндрийн маань захирал хөтлөгч зулаа эгчвэр маань хөтлүүлээд Турк болон эртний Грек Ромын сонирхолтой түүхүүдтэй танилцаад ариун сүм, чулуун хөшөө дурсгал зэргийг бол үзэж болох тийм гайхалтай аялал байгаамаа. Аяллаа 5 дахь хувьд бол за энэ аялал маань нэг талаас түүх шинжлэх ухаан, нөгөө талаас маш гоё байгалийн үзэсгэлэнт газрууд. Аяллаа 5 дахь хувьд бол 5 хотод зочд буудалд байрлаад даалан хэрэг дээр амраад мөн Turkish Airlines энэ нөгөө айгу тухтай Airlines гэсэн үг шүү манай. Тийм Turkish Airlines-ийн хуваарь нислэгээр тухтай зорчих боломжтой юм байна. 2025 оны буюу яг одоо тун удахгүй 4 сарын 5-наас 4 сарын 12 хүртэл үргэлжлэнэ. Аяллаа өмнө 5,690,000 төгрөг. Бүртгүүлэхийг хүсэх юм бол хэдүүлээ 72009200 утсанд холбогдно. 7200 9200 эсвэл Facebook-оор A-Star Mongolia гэд бичих юм бол пэйж нь гараад ирнэ. Тэгээд тийшээгээ Facebook хуудасаас нь дэлгэрэнгүй мэдээллийг аваад амжаад од мөндрийнхэнтэй цуг аяллаар яваарэ гэж та бүхнийгээ уриалмаар байна. Би өстө хичээлгүй судалгаагүй байсан бол юммаар л. Зулаа хичээр Грек Ромын тэгээд ялангуяа Туркийн тэр хотуудын тайлбарыг тайлбарлуулна. За дээрэс нь хамгийн номер 1 гэсэн тухтай Turkish Airlines тэгээд 5 хоттой зочд буудалд бууна гэдэг бол алдаж болохгүй боломж байгаа юм. Даанч хичээлтэй судалгаатай. Аристотель Тэгэхээр манайхаа энэ боломжийг алдаж болохгүй шүү. Тий. Уучлаарай. Зүгээр хэлсэн маа нөгөө Аристотель маань ч гэсэн хөрхий тэгэл аялмаар л байдаг байсан бах та. Тэгэл Платоны академид 20 жил сурцсан тий. Тэгэхээр одоо ингээд уул нь бол манай хүн тэнцээд Македоны хааны эмчийн гэр бүл төрсэн. За мэдээж эн чинь өөрөөсөө том хүмүүстэй л том сэтгэгч нартай л тэнцээс үсэж байгаа л гэсэн. Тэгээд цаашаа Афин руу тий. За тухайн үедээ бол Афин бол яг сэтгэгч нарын хот байгаа шүү дээ тий. Одоо өнөөдөр нөгөө нэг ихэнх физикийн нөхдүүд Харвардын Advanced Institute руу гүйж очдог шил тийм газар баг. Тийшээ явж очиод суралцсан маань. Гэтэл 20 жил бол надад их урт санагдчихсан Аристотель. Яаж зөвхөн нэг газар тэнцээ 20 жил суралцсан юм бэ? Нөгөө бодлын ингэж суралцсныхаа ачаар мань хүн өөрийгөө Платогоос олж авсан юм шиг санагдчихаа. Яа тэгэхээр мань одоо багш нь яг хөө зарим нь Платог бол багш нар нь гэж байгаа, зарим нь болохоор юу нэ гэж байгаа тий. Найз нь байсан. Янз янзаар тайлбарлаад дийдэг. Гэхдээ нөгөө хиний Рафаэлийн зураг байдаг шүү дээ. Аристотель Плато хоёр алхаа явж байгаа. Платогоор Платогоор дээр нь Давинчиг зурцсан байдаг лөө тий. Тэрэн дээр хин болохоор Плато болохоор дээшээ заацсан. Аристотель болохоор доошоогоо гарын алгаа ингээд чиглүүлсэн байдаг шүү дээ. Йогны зүг гарын алгаа чиглүүлсэн байдаг шүү дээ. Тэрэн дээр минь юу анзаарчихсан бэхээр манай багш нь одоо Плато багш нь л гэчээ тий. Багш нь хэтэрхий идеалын яриад байдаг шүү дээ. Одоо бүх ертөнц байгаль бид нар бол нөгөө идеал ертөнцийн сүүдэр юм а гэсэн юм яриад байдаг тий. Яг жинхэнэ төгс оршихуй бол тэнцээ энэ идеал санааны ертөнцид байгаа.
Энэ манай Аристотелд нэг таалагддаг байсан юм шүү. За таалагддаг үед нь бүр нөгөө нэг үзэн ядаад байхгүй. Энэ санаа байж болж чинь. Гэхдээ энэ санаа хитрхи практикал биш тийм үү? Чин хитрхи юм практикал биш зүгээр л нэг юм гой сайхан юм ярих гэдэг байхгүй тийм чи. Хитрхи төгс гой сайхан юм яриад ирэхээр нөгөөх нь практикал биш болчихоо. Тэгэхээр Аристотель энэ чинээс өөрийнхөө ургалж санааг гаргаж ирж байгаа нэг өөрийгөө олж байгаа гэж би хэлээд байна л да. Ягаад тэгэхээр ерөөсөө философи гэдэг чинь хитрхи юм идеал юм яриад хасах гадна бид нар өөрсдөө тодорхой хэмжээнд практикал юм ярьж тэрийг практикал хэмжээнд хэрэгжүүлэхгүй бол эн чинь ямар нэгэн байдлаар хүн сайн байх уу, нийгэм сайн байх уу гэдэг асуудалд нөлөөлж чадахгүй байна гэж шүмжилсэн байна. Ингэж нөлөөлж чадахгүй зүйлийг яриад байна гэдэг нь нэг гэсэндээ Амина Бэлгүн хоёр зүгээр л худлаа яриад суугаад байгаас ялгаагүй болчихоо байхгүй. Нөгөөх нь ямар ч юм Платоныг өмөрөд хэлэхэд Бэлгүнээ Платон ч өөрөө нөгөө нэг Эйдосын ертөнц гээд тэгээд зөвхөн тэр сүнсний тэр идеийн тэ оюун ухамсарын ертөнц чухал байсан шүү дээ. Тэгээ ер нь бол нөгөө амьдралынхаа төгсгөлд бие гаруунд нь хаяад тэ усанд орхоо ойлоод тэгээд өвчнөөр нас орсон гэж зарим нэг их сурвалжтай үздэг юм бэлээ. Тэгэхээр Платон бол өөрийнхөө философиг уг нь амьдрал дээр хэрэгжүүлсэн тий. Зүгээр бусдын чадахгүй байгаа байхгүй юу? Бусдын чадахгүй. Тэг яг хөө гэхдээ Платон өөрөө зүгээр бас зөрчилтэй л байгаа юм л та. Өөрөө айгүй идеал юм ярьж байгаа мөртлөө тэрийг бодит амьдрал дээр хэрэгжүүлээд идэг. Тэгэхээр тэр зөрчлүүдийг Аристотелоос анзаарсан байна. Тэгэнгүүт манай хүний шийдэл болохоор ерөөсөө философи бол тодорхой юм өөрийн гэсэн мөчөртөө байх хэрэгтэй юм байна. Тэг эн чинь нэг юм цулхуу мод биш юм байна. Мод мөчрөлдөг шиг бид нэг мөчр нь practical philosophy буюу одоо энэ философиг би практик дээр ашиглах хэрэгтэй юм байна. Буцаагаад практик дээр гарч ирж байгаа асуултыг би өөрөө идеал философоос асуух хэрэгтэй юм байна гэдэг санаануудыг гаргаж ирсэн баг. Энэ яцмын дээр ер нь л яг ингээд шинжлэх ухааны логик тийч яаж ажилддаг вэ гэдэгт жоохон төстөө. Гэтэ шууд гэж ойлгож болохгүй манайхан. Одоо нөө шинжлэх ухааны өөрийнхөө рационализм чинь тэг бүтэн сүүлийн 1000 жил өөрчлөгдөд явцсан учраас тэг тухайн үеийг харьцуулж ярихад бол тиймэрхүү байж болж байгаа. Тэгээд мань хүн чинь лицеум гэдэг өөрийнхөө одоо School of Thought гэдэг сургуулийг байгуулсан. Тэгээ надад нэг гоё санагдсан юм нь юу гэсэн хэрэг Аристотелийн хичээл заах арга барил нь Эйнштейнтэй адилхан юм бэл. Эйнштейн чинь ингээд лекцийн танхимд ороод хичээл зааж чаддгүй байсан байхгүй анх. Сүүл рүүгээ яг хуу арай гайгүй одоо нөгөө туршлагатай болно гэдэг шүү дээ. Тэгээд сурсан. Аристотель болохоор тэгэж юм заалан дотор ч юм уу эсвэл ингээ хүмүүсийг цуглуулад өөрөө голдон зогсож яваад тэгж ярьж чаддаг төрлийн хүн биш байсан юм бэл. Нэг гэсэндээ мань хүн яаж хичээлээ ордог байсан гэхээр нэх гоё юм гудмаар алхахдаг ч юм уу те ой дундуур алхахдаг ч юм уу тэгж яхта харилцан яриа өрнүүлдэг шавнартайгаа одоо нөгөө сурагч нартайгаа харилцан яриа өрнүүлээд тэнчэнээс ямар нэгэн гаргалгаа гардаг эсвэл шинэ асуулт гарах юм бол шинэ асуулт руу ордог тийм маягаар хичээлээ заадаг гэсэн. Энэ яг Эйнштейн анх тэгж заадаг гэсэн баг. Мань нөхөр лекцийн дахимд хичээл орохоор чаддаггүй сандарчдаг. Тэгээ бүр нөгөө нэг ингээ самбар дээр бичгээрээ салганж малганаад балардаг байсан баг. Тэгэнгүүт шууд оюутнуудаа дагуулаад гудмаар ингээ алхахдаг. Тэгж яхта одоо өдөр тутмын амьдралаас гарч ирж байгаа физикийн үзэгдлүүдийг ярьдаг тийм. Үүнтэй адилхан Аристотель тэгж алхаж байхдаа өдөр тутмын амьдралаас гарч ирж байгаа философийн асуултуудыг шавнараас асуугаад харилцан асууж ярилцах маягаар заадаг байсан. Тэгээ ингээд харахаар зөвхөн би ингээд нөгөө хошигмж хэлээд байгаа юм. Аристотель, Платон, Сократ гурав бол одоо энэ тухайн үеийн философийн хамаг том ноён оргилуудынх нь нэг тийм хамгийн чухал том гурван big guy нөө. Дээрэс нь өнөөдөр ингээд хоёулаа од мөндрийн подкаст хөтлөж байгаатай адилхан энэ гурван анхны подкаст хийдэг нөхдүүд байсан байхгүй. Тинчээ ингээд хүмүүс цуглуулж байгаад ярилцдаг те ерөөсөө шүү. Тэр нь одоо айгу хөөрхөн санагдаа. Тэгээ магадгүй одоо подкаст гэдэг ийм систем өнөөдөр тодорхой хэмжээнд юу байгаа штэ. Ийм хүмүүст хүртээмжтэй байна те хүмүүс энэ системийг ингээд сонсоод тэнчэнээс өөрийн гэсэн юмыг хүлээж авч байна. Үүнтэй адилхан эртний философийн заах арга бол өнөөдөр одоо өнөөдрийн академик физикийн орчинтой харьцуулахад бол өөр шүү дээ тий. Харилцан яриа маягаар өргөндөг үргэлж тэнчээ. Эсвэл за яг Плато жоохон лекц маягаар орчдөг байсан ба. Аристотель, Сократ хоёр бол ихэвчлэн харилцан яриа маягаар тий. Сократ бол өөрөө бүр ялангуяа харилцан яриа маягаар философиг ингэж практик маягаар орох нь хамгийн эффектив, хамгийн үр бүтээмжтэй гэдэг байгаа шүү дээ. Аристотель болохоор ингэж орохоор бас өөрөө тодорхой хэмжээнд хүмүүс энийг ойлгоход илүү дөхөн байдаг. Дээрэс нь энэ жишээнүүд амьдрал дээр бүтэн харагдж идэг учраас энэ маань өөрөө юм
ашигтаа заах аргын техник байна гэж үзсэн баг. Тэгэхээр ингээд одоо ингээд харахаар юм подкасттай их төстэй систем байгаа шүү дээ. Яг нөгөө бид нар яагаад Аристотелийг тэгж одоо зугаалангаа тэг хичээлээ ордог байсан. Ингээд үзээд байгаа вэ гэхээр энэ нөгөө перипатик школ буюу одоо перипатик сургууль гэж Аристотелийн сургуулийг нэрлэдэг байгаа тий. Тэгээд энэнтэй нь бол холбоотой. Тэнгүүд ер нь би сая яг чамаг Эйнштейний тухай ярьсан чинь л энэ хувилбарт нь анхныхаа удаа амьдралдаа итгэлээ. Тийм юм байна гэд. Яагаад гэсэн чинь бас нэг ийм өөр эрдэмтний таамаг байд юм а. Тэр нь болохоор үгүй яагаад чинь перипатетик гэж тэр сургуулийг перипатетик гэж нэрлэдэг байгаа юм бэ? Перипатетик гэхээр периптер гэдэг нэг грекийн үг байгаа байхгүй юу? Тэр периптер гэдэг нь болохоор сүмийг тойрсон багнуудыг хэлдэг. Тэгэл одоо ди периптер гэх юм бол ингээл хоёр тойрсон багантай гэдэг ч юм уу. Тэнгүүд нөгөө Аристотелийн үүсгэн байгуулсан сургууль гэдэг жаа штэ одооний лицей гэдэг үгний эхлэлтэй ликейн аполлон гэдэг жаа штэ. Тэнгүүд энэ ликейн аполлон гэдэг чинь яг нэг юм ликей гэдэг нэг тийм өргөмж нэршил аполлон гэдэг урлагийн бурхан өргөж байгаа. Тэр урлагийн бурханы сүмийн эргэн тойронд л нэг болж исэн сургалт үйл явц болох гээд тахнаа дээ тий. Тэгэхээр тэр сүм нь болохоор перипатетик буюу одоо периптер сүмүүд одоо сүмийг тойрсон багнууд тэр багнуудаар нь ингэж сүйдрвч хэсэг байгаа шүү дээ. Тэнд нь магадгүй сууж тэрний дор хичээлээ ордог байсан байж болно гэж тайлбарлаж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь сая яг чиний Эйнштейнийг болон саяны авсан жишээг бодсон чинь нэрээ юуны талд физикч хүн байлаа тий. Юуны талд эргэн тойрны юмсын талаар судалгаануудыг хийж илаа гэж бас бодлоо. Тэгээ одоо бас яг энэ дээр нэмээд хэлэхэд энэ перипатик төрлийн профессорууд аягүй их байдаг байхгүй. Ялангуяа физик, математикийн салбарт. За яг хоо одоо мэдээж өнөөдөр академик систем ингээд лекц TED унших профессор лекцийн танхимд ингээд хичээлээ орох хэрэгтэй гэдэг ийм юмнууд бол байгаа. Нөгөө талаас бас академик эрхчлүүн дээр юу олгодог вэ гэхээр одоо жишээ нь би профессортойгоо тэгдэг баг. Манай институт манай гэрээс нэг юм 30-аас 35 минут тэг алхах 40 минут алхах зайтай байдаг. Тэгээ бит хоёр ингээл өглөө цуг манахаас урагшаа юу руугаа алхах нь одоо ажил руугаа алхах шүү дээ. Тэгэхдээ тухайн өдрийн тооцоонууд ч юм уу одоо эрдэм шинжилгээний ажлуудаа ярилцдаг. Тэгэхээр иймэрхүү ярианууд надад болохоор айгүй юм эффектив байдаг. Айгүй одоо үр нөлөө сайн үзүүлдэг гэх юм уу. Тэгэнгүүт Америк ч гэсэн ийм профессорууд байдаг, хаан ч гэсэн иймэрхүү профессорууд байдаг ба. Ингэж хоорондоо гадуур алхаж байхдаа илүү сайн ярилцдаг, тэгж байхдаа илүү их одоо тэг мэдээлэл солилцдог, тэгж байхдаа илүү үр бүтээмжтэй байдаг ч юм. За зарим нь бол бүр ингэж яадаг, пи вууж суудаг тэг. Тэгж байхдаа физик шинжлэх ухаан, философи юмнуудаа ярьдаг. Тэгээ дээр үуч гэсэн философи хэн блэ нөгөө үргэлж дар сууж агаад бусад сурагч нартаа бас дар сууж байгаа тэнцээ философтдаг тэг. Тийм төрлийн философч нар байсан байна. Энэ нь өөрөө ингээд ямар ч байсан хүн бол тодорхой хэмжээнд өөрийн гэсэн сурах болон заах арга барилууттай байдаг гэдгийг бас харуулсан байгаа байхгүй. Тэгээ Аристотелийн надад яг ингэж алхангаа бусад байгаль ертөнцийг яг нүдэн дээр нь харуулангаа тэрнчэнээс жишээ авч ярьдаг нэг таалагддаг. Тэгээ ингэж алхаж байхдаа мань нөхөр бол ерөөсөө ганц асуудаг асуулт нь ялангуяа тэгээд өөрийг нь агиух зовоодог гэсэн асуулт нь хүнийг ерөөсөө юу яаж жаргалтай болгох вэ те? Нөгөө талаас юу хүнийг жаргалтай болгодог вэ гэж асуудаг байсан байна. Тэгээ Аристотелийн надад яг энэ дээр таалагдсан юм нь Аристотель хүнийг яг чиний түрүүний хэлсэн шиг авч утсан байгаа байхгүй. За бид нар бол амьтан шүү дээ тий. Окей. За амьтан. За тэгэнгүүтээ амьтын юм чинь мэдээж амьтдын авдаг одоо хийдэг үйлдэлүүдийг хийн. Нөгөө функцүүдэд оруулж ирж. За мэдээж тэр функцүүд чинь өөрсдөө гэсэн нөгөө либидо юу үсгэж шүү дээ. Аз жаргал үсгэн тий. Тэгэхээр одоо үр удамтай болох амьд үлдэх гэдэг ийм амьтдын зүйлүүдийг хийнэ. Гэхдээ хүн чинь нөгөө талаас бас өөрийн гэсэн сүнстэй амьтан тий. За сүнстэй буюу сөөвөлтэй тий. Өөрийн гэсэн одоо дотоод ертөнцтэй байгаа нийгмийн амьтан байгаа хүн дээрээс нь гэр бүлийн амьтан байгаа тий. Ингээ янз янзын өөр системүүдэд орчдөг ийм амьтан. За энийгээ ч гэсэн хангаж явах хэрэгтэй байна. Тэнгүүд Аристотель ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр ерөөсөө аль нэг зөвхөн биологийн хэрэгцээг буюу биологийн аз жаргалыг би хөөгд яваад иж болохгүй юм байна тий. Тэгэх юм бол ингээ нэг тишээгээ хэд хэлбичиж байгаа. Нөгөө талаас зөвхөн одоо өөрийнхөө оюун санааны ч юм уу эсвэл нийгмийн хэрэгцээг хөөгд идэг ийм зүйлүүдэд хангаад энээсээ аз жаргал мэдрээд идэг ийм систем бас байж болохгүй юм байна. Энэ хоёрыг хоёулангийн тодорхой өөрсдийнх нь жороор нь аваад тэгээ ийм дунд нь golden mean гэдэг алтан дундчийг ингэж барьж явах хэрэгтэй юм байна.
Тэгэхэл юм бол хүн ерөөсөө иймэрхүү жаргалтай амьтан болох юм байна. За хүн ингээд ийм жаргалтай амьтан болчих юм бол тэгвэл яах вэ гэхээр Аристотелийн санаа энэ дээр надад жоохон хитрхи Аристотель маань хитрхи ийм одоо гэгээлэг байсан санагтаад. Хитрхи ингээд хүн жаргалтай болчих юм бол ерөөсөө муу зүйл хийхээ болоод муу зүйл хийхгүй бол бид нар ерөөсөө шорон барих шаардлагагүй болно. Хүнийг шийтгэх шаардлагагүй болно гэх. Тэгэл анхнаас нь хүмүүст юу заах ёстой вэ гэхээр ерөөсөө алтан дунд чиглэл барь тэг бүх юмн дээр хайр дурлал дээр, найз нөхөрлөл дээр, цалин пүнлүү юу гэдэг юм байр сууц бүх юм дээр энийг ингээд бариад хийчих юм бол чи ингээд юм жаргалтай хүн болчихно. Яг нөгөө Аристотелийн хувьд бол идеал хүн нь бий болчихж байгаа. Тэгэхээр чи юм жаргалтай хүн болчихор чи гэмт хэрэг хийхгүй, хүнд муу санахгүй, ямар нэгэн юм буруу зүйл хийхгүй те ийм болчихно. Тэгэхээр бид нарт ерөөсөө хүнийг багаас нь ийм байдлаар ийм болгож өсгөнө гэж заах ёстой гэж заадаг байсан байхгүй. Тэгээ мань нөхөр сүүл рүүгээ надад бол жоохон хадуурцсан санагдтыг. Хадуураад яаж байгаа вэ гэхээр ерөөсөө энэ одоо муу хүмүүс буюу нийгэмд хор охирол учруулсан гэмт хэрэг хийсэн хүмүүсийг шорон моронд хийхгүй те цааз мазаар авахгүй над хүмүүсээ айгуу гоё юм лекцийн танхимд оролцдог ч юм уу те. Тэгээ ингээ философи зааж өг. Философи зааж өгөх юм бол над хүмүүс чинь өөрчлөгдөн тэгээд ингээд муу хүн байхаа болно гэд. Яг хөө өөрчлөгдөөд муу хүн байжгаад өөрчлөгдөөд сайн хүн болно гэж байгаа нь гоё санаа байна. Гэтэ нөгөө талаас тэр хүмүүсийг бас тодорхой хэмжээнд нөгөө өөрөө тэнцээ балансыг барихгүй байхгүй. Одоо ямар нэгэн байдлаар би нийгэмд хор охирол учруулсан бол түүний төлөөсийг төлсний дараа би дараагийн систем рүү орох ёстой шүү дээ. Тэгээ нийгмийг аятайхан байлгаа гэвэл. Мань үн нөхөр болохоор тэр хэсгийг алгасаад шууд зүгээр л эдрийг ингээд сайхан болгочих, өөрчилчих гэх юм бол нэг юм болчихно гэж үтсэн ба. Тэр нас надад жоохон санагдсан. Бас хойч нөгөө Францын соён гэгэрлийн хэсэг сонсогдчихлээ тий тийшээ дөгчл очиж байна тий ялтч өрний соёлын суурь нь болсон хүн юм байна. Тэгээ ингээ харахаар бас их сон. Тэгэхээр яг хөө би ингээд зарим нөгөө Аристотелийн талын философчнаас миний асуудаг асуулт нь юу гэхээр Аристотель ингэж хэлснээр ертөнцийг айгу детерминистик болгочихж байгаа. Нэг гэсэндээ хүнийг би тодорхойлж чадна болчихж байгаа байхгүй. Яаж тодорхойлох вэ гэхээр хүн өөрчлөгдөх юм бол би тэр хүнийг сайн хүн байлгаж болно, муу хүн байлгаж болно. Бүх байдлаар тодорхойлох боломжтой болчих. Тэгэх юм бол ерөөсөө бид нар яагаад шорон барьдیں гэдэг асуултыг Аристотелоос асуух хэрэгтэй болчихж байгаа байхгүй тий. Нэг гэсэндээ муу хүн муу байгаа, тэрийг өөрчилж болно гэх юм бол шорон хэрэггүй болчихж байгаа. Нөгөө талаас муу хүн муу байгаа нь угаасаа Аристотелийн системээр наа чи муу төрнө гэж хэлчихэж байгаа. Тэгэхээр угаасаа муу төрчихж байгаа хүн чинь муугаа анхандаа мэдэхгүй шүү дээ. Аристотельтай уулзах хүртлээ. Тэгэхээр тэр хүнийг угаасаа тэгж төрснийхэн төлөө би ял өрүүлэх ирэхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ийм зөрчлүүдэд хүргэсэн байна. Яг хөө энийг дараа нь Макиавелли энтер аягүй сайн зассан санагдтыг. Ялангуяа нөгөө сэргэн манталтын үед те Макиавелли энтер бол за энд нэг юм жижигхэн флоп байна. Энийг ямар ч өөрчлөе гэж одоо нэлийн үтсэн санагддаг. Дараагийн одоо энэ нөгөө юу яриад байгаа вэ гэхээр Аристотель ч нэг юм дөрвөн том асуулт асуусан байгаа шүү дээ. Сайн аз жаргалтай амьдрахын тулд яах вэ? Урлаг юуны төлөө байдیں۔ За найз нөхдөр яг яах гэдэг. Тэгээд ерөөсөө энэ орчлон ертөнцид би амьдарч байхдаа яаж суралцах юм буюу ертөнцийг яаж таньж мэдэх юм те. Амьдрал бол айгүй завгүй хэцүү цаашаа. За айгүй завгүй байдаг. Тэр дунд би яаж ертөнцийг таньж мэдэх вэ гэдэг асуултуудыг асуусан байхгүй. Тэгэхээр сая бол эхний асуултандаа тиймэрхүү маягаар манай хүн анх хариулсан байна. За хоёр дахь асуултанд нь би чамайг хариулах юм болов уу гэж бодсон гэдэг. Тэр нь юу гэхээр манай хүн хоёр дахь асуулт нь ингээд урлаг юуны тулд байгаа юм бэ гэж асуусан байна. Энэ бол айгүй ийм бүх зүрхтэй асуулт санагдсан надад. За хүн эхний асуултанд бол угаасаа л бүх байгалийн философч нар хариулах гэж оролдсон тий. Хоёр дахь асуулт бол ихэнх гарууд нэг амар хүчтэй ороогүй нөхөр асуултанд Аристотель маань айгүй хүчтэй оронгуудаа тэнцээ ингээд шалгуур тодорхойлтуудыг тавиад амар системтэй болгож эхэлсэн байна. За энэ дээр чиний бодлыг сонсъё. За өнөөдөр бэлгүүнтэй нэвтрүүлэгт орж байгаа шалтгаан нь өөрийнхөө урлагийн талаарх нэвтрүүлгээс бол цугтж байгаа. Тэгэхээр урлаг яг би танарт ганц л юм хэлье гэж бодсон нөгөө нэг мим гэж манайхан хэрэглээд идэв шүү дээ, үг хэрэглээд идэв шүү дээ тий. Тэр чинь бол мимезис буюу Аристотелийн нөгөө даган дуурайх гэдэг концепц ойлголтоос анх үүссэн үг шүү гэдэг. Тэрийг л зүгээр манай сонсогчид сайхан зэжлээд авчих юм бол мимезис гэдэг гэж байгаа тий. Яг тий байгалийн даган дуурайх буюу дахин бас
илүү гоёчлсан байгалыг бүтээх. Одоо нөгөө нэвтрүүлгийн ихэнд хэлсэн шүү дээ. Зураач хүн одоо тэр нэг Аристотелийн өөрийнх нь нөгөө хэлбэр жишээ нь өндөг байлаа гэж бодоход өндөгний одоо эцсийн өөрөө өөрийгөө реализацид оруулсан буюу өөрөө өөрийгөө биелүүлсэн хувилбар нь чинь дахиа юм уу? Гэтэл дахианы цаадахч байж болно шүү дээ, тий. Тэгэхээр яг Аристотелийн яг энэ логикоос нь шалтгаалаад яг тэр байгалыг даган дуурайж ингээд зурж байгаа баримлч хүн жишээ нь яг огт хэлбэргүй гантик чулуунаас юу гой баримлыг хийж байгаа, тий. Тэгэнгүүт яг энэ нөгөө гэхдээ байгаа чигээр нь тэр чигт нь тэр хийхгүй шүү дээ. Зүгээр нэг хүнийг тэг гудамжинд явж байгаа хүнийг биш, илүү бурхтайгаа хийгээд байна шүү дээ баримл гэдэг зүйл тий. Тэгэхээр нөгөө эргүүлээд энэ ертөнцийг илүү гойчлах, энэ ертөнцийг нөгөө дахиад хоёулынгийнх нь түрүүний ярьсан нөгөө шоронд оруулдаггүй гэдэг философи байгаад байна шүү дээ тий. Тэрүүнтэй адилхан энэ ертөнцийг бас нэг юм гойчилж болно гэсэн тийм гойчилж буюу зөв болгож болно гэсэн тэр санаа бас явж байгаа байхаа гэж бодоод гэж хэдүүлээ өнөөдөртөө Аристотелийн урлагийн талаарх үзлийг бол өндөрлөе гэж бодож байна. Тэгэнгүүтээ яг нөгөө юу юм бэ лээ. Аристотель гэхдээ бид нар одоо ингээд Аристотельтай маргалдаад идэв штэ. Би нэг Аристотелийг нэг өмөрөөд нэг хоёр өгүүлбэр хэлчмээр байна. Тэгээ яа тэгэхээр ер нь Аристотель амар тийм хүүрхийн хувь заяаны тийм тоглоомд өртцсөн хүн гэж хэлж болохгүй. Яагаад вэ гэхээр нөө Аристотелийн одоо бичвэр гээл бид нар бичвэр дээр нь төрөнж бэлгүү маань хэллээ тий. Өөрийнх нь яг үндсэндээ бичвэр гэхээс илүү дандаа түүр байдаг гэд. Тэгэхээр энэ түүр үлдсэн зүйлс нь болохоор өөрийнх нь ер нь редакторлаагүй лекцийн тэмдэглэнэ л гэж ойлгож байна бид нар. Тий, ер нь бол амар сонин тийм зүгээр ингээд яг Аристотель тэрийг ууг нь бол маш тийм өндөр ярианы ур чадвартай, маш мундаг юм жишээнүүд татаж авч ойлгомжтой ярьдаг хүн байсан гэдэг нь бол түүхэнд тэмдэглэгдээд үлдсэн байдаг. Тэгсэн мөртлөө одоо бид нарт болохоор улам зориудаар ингэж асуудлыг хөндрүүлж байгаа юм шиг санагдаад байдаг Аристотелийг уншихаар. Энэ нь болохоор нөгөө редакторлоггүй тэр нэг юм оюутнуудад зориулсан зүйлийг нь уншиж байгаа гэдэгтэй бол бас холбоотой байх. Нөгөө талын бас нэг гэдэг чинь нөгөө Андроник Родос гэд манай 91-р зуунд амьдарч исэн нөгөө перипатетик буюу Аристотелийн тийм школын хүн байгаа байхгүй юу? Тэр маань болохоор тийм даагч нарын нэг. Тэр маань болохоор нөгөө Аристотелийг маань системчлэл гээд за тэгээд тухайн үед чинь нөгөө стоик болон эпикурейчүүдийн философи төгссөн байсан. Тэдний нөлөөтэйгээр философи текстүүдийн бол ингээ 3 хэсэгт хуваасан байгаа юм л та. Нөгөө этик ёс зүй, физик, логик гэдэг тий. Тэнгүүд нөгөө Аристотель болохоор логикийг өөрөө Аристотель өөрийнхөө лекцийг тавьдаг ч юм уу тий, зохиолыг бичдэг ч юм уу. Тэгэхдээ бол нөгөө логикийг яг үндсэн зохиолтой бол хийж оруулж байгаагүй шүү дээ тий. Тэгэнгүүт нөгөө энэ Андроник Родос болохоор сүүлд ингээл Аристотелийг мартагдсны дараа л ингээл системчилж ихэлсэн байгаа байхгүй юу. Тэг ингээ номын 50-р дээр тавьж байгаа шүү дээ Аристотелийн зохиолуудыг. Тэгснэ ингээд за этик ёс зүйд оруулчих гээд физикт ёс зүйд энэ хэсгийг оруулчих, логикт энэ хэсгийг оруулчих гэснэ. Ямар ч нэг юм оруулаагүй хэсэг үлдсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэгэнгүүт тэр оруулаагүй хэсэг нь одоо энэ гуравт нь хамаарагдахгүй, энэ гуравт ингэж төрөлчихгүй. Тэр төрөлчихгүй ийм зохиолуудыг нь дахиад зохиолууд ч гэжтэй яг өөрийнх нь зохиолууд гэхээсээ илүү юм төврүүд байгаа шүү дээ. Тэрийг нь болохоор нөгөө физиктэй холбоотой тавьсан текстүүдийнхаа 50-ын дараагийн 50-р дээр хийцэн ба. Тэнгүүтээ физикийн дараах текстүүд буюу Аристотелийн метафизик гэдэг нэршил энэс үүсэж байна. Тэгэхээр ууг нь Аристотель нөгөө яг энэ этик ёс зүй, физик эднэрт хамаарахгүй зүйлээ те ингээд анхдагч философи гэж нэрлэжсэн чинь хувь заяаны эргүүлгээр одоо физикийн дараах текст буюу метафизик гэдэг тийм нэршилтэй болсон юм байна лээ. Тэгэхээр энэ метафизик дотор нь бас саяны урлагийн асуудлууд бол ордог нэг тийм 14 тусдаа номтой нэлээд хэцүү зохиол байгаа. Тэгээд одоо чинь ингээд бас нэг яг энэ нөгөө нэг эндүрлэл гэх юм уу да тий. Эсвэл нэг юм хоржооноос болоод метафизикийн хамгийн том одоо анхдагч нарын нэг нь манай Аристотель болчихж байгаа байхгүй. Гэтэл яг манай хүн тийч метафизик яг одоо өнөөдрийн бидний ойлгоод байгаа метафизикийн үндсэн ухах түүнүүдийг бол яриагүй байхгүй. Гэтэл тэрийг нь бид нэг өөр тийшээ сүүл рүүгээ түүхийн үед гуйвуулад явцсан. Яг хөө энэ бас надад Аристотелийн хувийн амьдрал ч гэсэн нэг иймэрхүү байсан санагдаад. Манай хүн чи Александрийн багш байж байгаад
Александр нөгөө би агуу хүн болно гэд бөөн дайндаа чи хийж явж байгаад ер нь жоохон эвгүй болоод буцаж ирсэн шүү дээ. Би нэг Александрт нэг дуртай биш болохоор жоохон тэгж яриад ш магадгүй. Тэг нөгөө Александрын багш байх нь аргагүй шүү дээ. Нөгөө ийм шүү дээ. Түрүүний нөгөө аав нь Македоны хаан 3 дугаар Аминтын эмч гэж тэгжсэн шүү дээ, тий. Тэгсэн чинь 3 дугаар Аминт ч нөгөө 2 дугаар Филиппийн аав, 2 дугаар Филипп чинь Александр Македонскигийн аав байгаа байхгүй. Тэр танил талаар авсан. Арын алгацсан. Тэгээ яг Александрын багш байж байгаад Александр чинь өөрөө тэг Аристотелос болоод ер нь йогн дээр очиж нэг хэсэг баахан ингэж тэгж явж байгаад өөрөө жоохон дарангуулагч маягтай буцаж ирээд ер нь жоохон дарангуулагч болчихж байгаа. Тоталитар систем үүсгэсэн. Тэгснээ багшигаа цаазлна гэж сүрдүүлж байгаа юм тийм. Нөгөө хэний Аристотелийн үеийн төрийн эсрэг шүүсэн, төрийн эсрэг боссон хэрэгээр цаазаар авах гэж байгаа шүү дээ. Тэрийг нь Аристотель эсэргүүцээд баах юм болсон чи Аристотелийг баг тэгээд одоо ингэх юм бол миний эсрэг байсан хэвээрээ байх юм бол цаазаар авна. Тэг хамгийн минь ингээ бас хураагаад авчиж байгаа. Тэгэхээр яг хөө надад зүгээр их харамсалтай санагдаж байгаа нөгөө шавьда буцаагаад тийм одоо шавьяасаа буцаагаад тийм хариу аавна гэдэг бол багш хүмүүсийн хувьд бол үнэхээр хэцүү зүйл ах л да. Өмнөх одоо нэвтрүүлэг дээр Фройд Юнгтай хичнээн муудалцсан ч гэсэн тэр хоёр бол ингээ зам замаа хөөхтөө нэгнийгээ үзэн ядаад дуусгаагүй тий. Тодорхой хэмжээнд дургүй байсан. Гэхдээ нэгнийхэн үзэл сурталыг бол хүндэтгээд дуусгасан. Александр бол тэнцээ бараг Аристотелийг байхгүй болгосон байхгүй ерөөсөө. Тэр нэг харамсалтай санагдтыг надаа. Тэгээ хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулъя. За манай хоёр дахь хамтран ажиллагчаар алтан гишүүд маань орж ирж байна. Тэгэхээр бид нар ер нь энэ улирлын туршид те алтан гишүүдтэй маш их баярлж байгаа. Алтан гишүүн гэж хэн бэ гэхээр бидний энэ 1050 хөтөлбөрийг маань дэмжиж 100,000 төгрөг өгөөд манай тусгай Facebook группт ороод бидний лайв дээрээ тий ямар нэгэн засваргүйгээр хэрхэн маазарч хэрхэн хөгжилтөж хэрхэн одоо биенийхээ түүхийг ярьдаг яг тийм лайвыг маань үзэх боломжтойгоор бүртгүүлсэн тийм гишүүдэд хэлж байгаа шүү. Тэгэхээр алтан гишүүн болно гэдэг маань та Монголын шинжлэх ухаан танин мэдхүү энэ судлалын ухаанд судлалын энэ салбарт маань бол том хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг юм а. Тэгэхээр та бүхэндээ үргэлж баярлалаа. За хэрхэн алтан гишүүн болох вэ буюу одоо манайх чинь нэгдүгээр улирал маань ингээд явж байна тий. Тэгэхээр энэ улирлын маань алтан гишүүн болохын тулд Голомт банкны хандивын дансанд 100,000 төгрөг шилжүүлнэ. Гүйлгээнийхээ утга дээр өөрийнхөө нэр, утасны дугаар, Facebook нэрээ заавал бичээрэй. Ямар данс руу шилжүүлэх вэ гэхээр Зандаа ахын маань данс байна буюу Голомт банк 30 15 15 19 42 Зандан хүү. Голомт банк 30 15 15 19 42 Зандан хүү. Энэ данс руу 100,000 төгрөгийг гоолн гүйлгээнийхээ утган дээр өөрсдийнхөө нэр, Facebook нэр, утасны дугаараа бичээд шилжүүлэх юм бол манай тусгай алтан гишүүн болох юм шүү. Тэгэд та бүхэндээ бидэнтэй үргэлж хамт байдагт маш их баярлалаа. Баярлалаа. Алтан гишүүдтэй баярлалаа. За тийм нэвтрүүлгийнхэн төгсөлд яг надад одоо ингэ Аристотелийн том дөрвөн асуултыг асуугаа явж байхдаа нэг зүйлийг анзаарсан байна. Ялангуяа сая ингээд Александртаа муудалцсан тий. Тэр үед тэгээд одоо төрийн зүгээр өнцгөөс харах юм бол төрийн эсрэг босож байгаа маягийн болчихж байгаа шүү дээ. Нэг гэсэндээ киногоор ярих юм бол дайсны тал болчиход байна тий. Тэгээд ингэж явж байхад ер нь тухайн философч нарт нэг зүйлийг анзаарсан байна. За хамгийн түрүүнд анзаарсан нөхөр бол Плато байсан. За дараа нь Аристотель энийг нь харин системчилж үзсэн. Сократ бол энэ дээр бүр аргыг нь олж чадсан. За Аристотель энэ хүмүүс юу анзаарсан гэхээр маш олон ингээд нөгөө улс төрийн ч юм уу одоо мэтгэлцэн хийж байгаа хүмүүс юм зааланд орол эсвэл ингээл талбайд аудиенс цуглуулаад юм популяр маягийн мэтгэлцэн хийдэг байсан шүү дээ тухайд. Өөрхийн санааг гудамд ингээл ярьж идэг. Тэгээ тэр үеийн нөгөө тэр үеийг харуулсан тоглоом тоглохоор яг ингээ харагддаг байхгүй уулна. Тэгээд тэгдэг. Гэтэл тэр хүмүүсийг ажиглахаар энэ хүмүүс ерөөсөө ингээд тухайн хүн юу ярьж ийн гэдэгт анхаардаггүй гинэ. Юунд анхаардаг гэхээр хүн ерөөсөө ямар нэгэн хүний ярьж байгаа эмоц болон биеийн хилэмжинд анхаарч идэг. Мөн тухайн ярьж байгаа зүйлүүдийн тодорхой хэсэг нь одоо нэгсэндээ 10-аас 20% нь тухайн хүний хувийн үзэл бодолтой тарж ийн үгүй юу гэдгийг л анзаардаг. Нэгсэндээ ерөөсөө хүн тиймэрхүү яриа сонсохдоо цэвэр одоо өөрийн эмоцоор ханддаг байгаа байхгүй. Ерөөсөө тийм ямар нэгэн логик байна уу, рационализм байна уу те ямар нэгэн юм дүгнэлт гарч ийн гэдгийг яадгүй. Өөртөө ингэж
процесс хийдгүү гэх юм уу. Тэрийг анзаарсан байна. Тэрэнд бол Плато айгу дургу байсан шүү дээ. Тэгээ бүр ууралцдаг байсан шүү. Тэгээ хүмүүстэй сүүл рүүгээ юм ярихаа болцсон те. Мусан юунууд энэ төр их одоо ууртайгаар ханддаг болсон. Аристотл болохоор хүн ер нь ингэдэм байна. Тэгэхээр энэ бол ингээ хүний одоо төрлөх шин чанаруудын нэг юм байна. Энийг бид нар ингээд шууд те би зөв юм яриад хахад чи намайг ойлгохгүй байж тээ гэж ингэж болохгүй. Хүн одоо юмд дата өгөгдөлтөө нь ажиллаж чаддаг хүн байт юм байна, чаддгүй хүн байт юм байна. Юмыг те агаас бээр хүрэхдээ яг шат болгоныхын дагуу хардаг хүн, хардггүй хүн гэж байт юм байна гэдгийг анзаарсан ба. Тэгээд нэг юм хид хідэн аргууд гаргасан байгаа байхгүй. Одоо хүний яриаг би яаж татах уу гэдэг ч юм уу те. Чиний түрүүний нөгөө нэг мемдэр ярьдаг ч хүртэл тэр аргуудаас нь гарсан нэг хэсэг нь байгаа байхгүй тийм чи. Тэгээд тэр аргуудын зарим нь яасан гэхээр ингээд хүнтэй юм ярьж байхдаа инээлэг гэдэг ч юм уу те. Зүгээр юм хөнгөн маазраан гэдэг чинь монголчууд хөнгөн маазраан хий яриа урт байх эсхүү гэдэг ч юм. Тиймэрхүү зүйлүүдийг анх гаргаж ирсэн ба. Энэ надад их гоё бас ингээд лаг юм авууштай санагдаж байгаа. Одоо нөгөө бид нар ингээд их сургуулийн оюутан багтаа заавал нэг юм уйдгартай багш байдаг байсан шүү дээ. За танаас салбарт юм байдгүй гэж магадгүй. Байдаг. Манайд бол заавал нэг байдаг тийм. Гэтэл яг юм хичээл нь гоё тэгээд илүү юм ойлгомжтой байдаг багш нарыг харахаар яг агуулгыг харахаар адилхан л юм зааж идэг. Тинчээд Аристотлийн нүдээр харчих юм бол зарим багш нар хаан завсралхаа мэддэг, хаан мазраанаа оруулж өгөө мэддэг. Тэг хүнтэй нэгсэндөө яаж харьцах юм бол илүү би engagement үүсгэх үү, яаж ингээд харилцан яриа үүсгэж чадах уу гэдгийг агуулсан мэддэг хүмүүс байдаг анзаарэгдсэн надад. Сократ болохоор яг Аристотлийн энэ системчлснийг авангуудаа бүр агуу болгосон байгаа байхгүй тийм чи. Ерөөсөө хоёр хүн хоорондоо ярихдаа ямар нэгэн байдлаар яаж харилцан ярианд орох юм бол тухайн одоо тий эсрэг тал маань миний аргументыг хүлээж авах вэ гэдгийг агуу сайн тийм чи гаргаж өгсөн байгаа юм тий. Тийм учраас илтгэлийг маш сайн тавьдаг хүн байсан байгаа тийм чи. Ерөөсөө тэгээ эдгээр надад их гоё санагдсан. Тэгээ саяхан нөгөө ялангуяа ингээд манад болж байгаа юм нийгмийн асуудлууд байна тий. Вакцины хортооч гэж яах шиг тий нэг юм сонирхолтой юм яриаддаг. Тэнгүү тэр хүмүүстэй ингээд бид нар ингээд тодорхой одоо шинжлэх ухаанаар угаасаа батлагдсан фактыг ярихдаа яг Аристотлийн аргуудаар бас ингэж ярих юм бол их зүгээр байна. Тэгээ ингээ харахаар өнөөдөр дахиад нөгөө подкастын систем рүү орж байгаа байхгүй. Дахиад нөгөө алтан гишүүдэд баярлалаа гэж байна. Тухайн үед нөгөө грекийн систем чинь өөрөө хүмүүс рүү ингэж хандаж ярилцдаг ийм систем. Өнөөдөр яг би ингээ хошигнжл хэлээд байгаа болохоос хэлбэрийн үед адилхан подкаст ч гэсэн тодорхой хэмжээнд хүмүүс рүү тэгж хурж байгаа. Дээрэс нь хитрхи эн чинь ингээд лекц орж байгаа юм шиг биш учраас хүмүүс хүрэхтэй илүү юм тата систем байх шиг байна тий. Миний Аристотлоос одоо Аристотл маань өөрөө подкаст гэдэг системийг бас тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг болчихж байгаа юм аа гэж хэлэх гэсэн санаа. За олон сайхан багш нар маань бас энэ подкастыг сонсоод арга барилынхаа хувьд ч гэсэн Аристотлыг унших болов мөн сонсогч нар маань бас Аристотлыг маань сонирхож унших болов гэж найдаж байна. Маш их баярлалаа Бэлгүнэ. Баярлалаа. За ингээд Одмондөр шинжлэх ухааны танин мэдхийн сувгийн дэлхийн сутнууд нэвтрүүлгийг маань та NTV телевиз болон Одмондөр радио 83.3 107 хос долгионоор хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны аяллыг бид урлая ураатай A-Star Mongolia болон хайрт алтан гишүүд маань оролцож ажиллалаа. Баярлалаа Бэлгүнэ. Баярлалаа, баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудад баярлалаа. Одмондөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 942 30 15 15 942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухааны танин мэдхүй Монголд ялах болтугай.